Багшийн ширээн сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд боловсролын багц хуулийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажилласан 3 жилийн хугацаанд 21 аймаг 9 дүүргийн багш ажилтнуудтай уулзаж хэлцүүлэг хийсний үндсэн дээр энэ боловсролын багц хуулийг бүр их хууль болгож шинжилж ингэж баталсан байна. Багшийн хөгжилтэй холбоотой асуудлуудыг энэ хуулинд оруулж өгсөн байна. Багшийн ажлыг хийгээд эхний 5 жил 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал, тэгээд дараагийн 3 жил тутамд энэ 6 сарын цалинтай тэнцэх урамшууллыг өгдөг болж энэ тэтгэврт гарахтаа 36 сарын тэтгэмжээ аваад гарна гэдэг асуудал оруулж өгсөн байна. Хамгийн бас нэг чухал зүйл нь Монгол улсын 21 аймагт байгаа сургууль цэцэрлэг татвар байрны 850 нөхөн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгож шинжил солих ийм том хөтөлбөрийг бид нар 21 аймагтаа хэрэгжүүлээд одоо дуусах шатандаа явж байна. Гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Сургуулийг дааж биш хүүхдийг дааж энэ санхүүжилтанд явдаг болсон байгаа. Тэгэхээр тухайн сургуульд хэдэн хүүхэд сурж байгаагаас шалтгаалж гүйцэтгэл нь ирдэг. Цааш шахооноос гадна өөрсдийн хичээл практикийн зардлаараа хичээлийнхаа материалуудыг авдаг юм боломжтой болсон байна. Тэгэхээр энэ бол одоо багшийн ажлын гүйцэтгэлд маш их чухлаа гэж бодож байгаа. За гэх мэтчлэн боловсролын багц хуулийн хүрээнд одоо бид нар маш олон талын шинжлэлийн шин чанартай арга хэмжээнүүдийг авч чадсан.